Мэдээж хүний амьдралын хамгийн гоё агшин буюу гэрэл гэгээтэй агшин бол 10 жилийн сургуулиуд төгсөх алтан босгоо алхах гэдэг энэ агшин байдаг. Энэ хүү энэ сайхан агшин өнөөдөр энэ сайхан өнөр өтгөн олуулаа тэмдэглэж байгаа та бүхэнд дахин баярын мэндийг хүргье. Бүгдээрээ сайхан алгадаши. Аавын ээжийн хөвгүүдийг энэ л алтан босхыг алхуулахад ачид багш нар, сургууль хүмүүжүүлэгч нар, эцэг эхчүүд та бүхэн минь өнөөдрийг хүртэл цаашдаа ч гэсэн ялгаа байхгүй. Нөр хөдөлмөр, оюун ухаанаа зарцуулж байдагт эцэг эхчүүд бид бүхэн гүнээ талархаж байдгаа энэ дашрамд илтгэе та бүхэндээ. Мөн та бүхэндээ та бүхнийхээ энэ сайхан гэгээн үйлсэд мэхийн ёсол ёо та бүхэндээ. Баярлалаа. За ингээд төгсөж байгаа хүүхдүүдэд амьдралынхаа алтан босгыг алхаж байгаа хүүхдүүдэд зам мөрн сүү шиг цагаан арт шиг англин байх болдог бай гэж ёроо бүгдээрээ сайхан хүүхдүүдэд ёроо хурайлж сайхан алгадаши. За баярлалаа. Ингээд микрофоноо дараагийн хүн шилжүүлье. Баярлалаа. Баярлалаа танд. 12 дугаар ангийн сурагч Марлгоо энэхүү баяр өдрийн сэтгэлээ хуваалцнаа. Баяр үргээ талархалтайгаар бүлээн авнаа. Сайн мэцхан уу эрхэм хүндэд асран хамгаалагч багш төгсчүүд дүүнраа энэ сайхан өдрийг тохиолдуулан 12 дугаар ангид төлөөлөн үг хэлэх гэж байгаадаа маш их баяртай байна. Өнөөдөр бидний хувьд баяр догдлол мөн багахан гуниг зэрэгцсэн онцгой өдөр тохиож байна. Хэдийгээр бид ердөө 2 жилийн хугацаанд хамтдаа суралцсан ч энэ хугацаанд бидний хувьд мартчихгүй олон дурсамжуудыг бүтээлсэн байна. Анх бид биенээ сайн мэдгүй өөрийн мөрөөдөлтөд уулзаж байсан бол одоо нэг гэр бүл шиг болж чадсан байна. Энэ хугацаанд бид зөвхөн хичээл намаас гадна амьдралын үн цэнтэй зүйлсийг сурсан. Бид алдаа гарч байгаач түүнээсээ суралцаж хамтдаа инээж заримдаа уйлж явсан. Бидний дурсамж бүрт ангийн нөхөд багш нарын маань халуун сэтгэл зүрхэнд минь өргөлж үлдэх болно. Тэгээд эрхэм багш нартаа маш их баярлж байна. Та бүхэн минь зөвхөн мэдлэг олгоогүй харин хүн байхын утга учирыг зааж өгсөн шүү. Биднийг итгэлтэй алхахад урам өгч, унахад түшиж амжилт бүрийн ард хамт байсан. Мөн аав ээжүүдээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Та бүхний хайр дэмжлэг итгэлгүйгээр бид өнөөдрийн амжилтанд хүрэхгүй байсан. Бид бүгд өөрийн замаар алхагч зүрхэндээ нэгэн ижил дурсамжтай үлдэх болно. Сургуулийнхаа удирдлага болон нийт ажилтнаа ажлын өдөр амжилт хүсье.
За ингээд нэгдүгээр бэлтгэн дуунараас нь сэтгэлийн бэлгээ гардуулж дөнгөж ургаж соёож байгаа энэ хүүцэцгүүдийг бэлэг болгон гардыг тавьж байна. Сүлжээцэс анхны бороо зүрх сэтгэлдээ дурсан зүйлдээ зургийн цог анхны хайр зөөлөн үнсэлт чиний хэл байсан сэтгэлийн гүн тодхон үлдэжээ анхны хайрны зүрхийг тошчоо үрдэн дурсамж үдэнч хайрын чамайг дуудя чивэгүйхээ асар хонжидууд сэрхэн ирэх дурсамж сэтгэлд хөвөрнөө айлгуудуудаа оюутанаас Шантанин хат. За сайн байцгаана хүмүүс ээ. За баярлалаа суугаарай. За өнөөдрийн хичээл цаан толгой хамгийн ихэнд байдаг А усгийг бүгдээрээ үзэж байна. За А усыг маань ямар үгэнд орсон бэ нөө? Та бүгд хэлээрэй. Айдам тийм ээ. Бас арслан мөн цаг. За алим гэхэд А ус нь хаана орсон юм шиг сонсогдож байна. Бүгдээрээ хамтдаа хийж үзье. А тийм хаана вэ нөө? Хамгийн ихэнд дуудагдаж байна тийм ээ. За дараа арслан гэхэд хаана сонсогдож байна хүмүүс ээ? Арслан хаана сонсогдож байна? Ихэнд болон бас дунд сонсогдож байна. За цаг гэж хэлээ бүгдээрээ хамтдаа цаг. Хаан сонсогдож байна? Дунд сонсогдож байна тийм ээ. За ингээд бүгдээрээ арслан гэхэд ордог, алим гэхэд ордог, цаг гэхэд ордог А усыг хэрхэн бичдэг талаар бүгдээрээ зурлага үзье. За та бүхний дэвтэр дээр зурлага байна уу? Байна тийм. За үзье гаргаарай. Том А ус нь огцоо эхлэлтэй урд надуу зурлага. За надуу зурлага явлаа. Тэгээ төгсгөл явна. За дараагаар нь хамгийн сүүлд нь хөндлөн зураасыг бичиж өгнө. За болцсон уу? Болсон хүмүүс нь гараа өргөе. За бүгдээрээ мундаг сурсан байж тээ тийм ээ. Сайн байна. Бангийн орсон нэг жилийг гоё дурсан дүүрэн энэ бэрээр гоёгтлаа. Тэгээд яг үүлээс зөндөө байгаа ч гэсэн би нагаа уучлаад нэг жил ингээд нэг анги хамт олон анги холон байсан байлаа. За бүгдээрээ баярлалаа. За А усыг сохот ямар байсан бэ? Нэгийн тав сохот ямар байсан бэ? Хэлэх юм байна уу? Бид нар анх эхлээд хин хинийгээ мэдгүй хүмүүс анх орж иржсэн бол өнөөдөр хин хэнийг маш сайн мэддэг болоод төгсөж байна. Тийм үү? За тэгэхээр энэ бол манай анги хамт олон ямар одоо нэг зорилготой, нэг сэтгэлтэй ямар сайхан болсон бэ, хамт олон болсон бэ гэдгийг харуулж байна. Нэг бүрэлдэхүүн. Оо тэгвэл нэгийн тоо бүгдээр өрөдөг бичиж цай. За бүгдээрээ нэгэн цэвэр байна уу? За бичиж. Нэг гэж юу вэ? Автан дэлхийний намастай альва бүхнийг юуник чамтай. Бид нар Виктория инхан бичсэн. Бүгдсаа анхныхаа аавсыг нэгийн цэврээр бичиж суулаа. За амжилттай орсон хүмүүстээ баярлалаа. Одоо цагийн Үлзэн байсан хангаа. цагийн суултаа.
9-нд газар зүй биологи анги удирдсан багшийн ажлыг хийлээ. За манай удирдч одоо ямар онцлогтой байгаа вэ? Эдгээр танилцъя. Хандрын 1-р ангид байсан зургийг 9-р ангийн зурагтай ерөөсө харж байгаа мантаа түүний зурагтай тэгээд нэг чөлөө зурагтай ингээд өөрийн чинь зан аашин тохирсон 4 бүр чөлөө зохиосон байгаа. Тэгээд энэ манай ангийн тэр шүү гэж та хараа заяа. За чиний нүдний нэмсэн чиний бүтээх чар ярддаг чин сэтгэлийн уран бэрээр ертөнцийг хүртэл гэрэлтүүлдэг оожиг ялцах ирээдүйдээ олон хүний бахархал болон оюун бэлэгтэй бүтээл чадвартай өндөр амьд гэсэн. Үргэлж харцлаарай. За тэгвэл дараагийнх нь бүхийн дэвжэн дайчин өмг дараа сагсчин хоббит хөдлөөд холбон хамгийн анхны жүжигчин гүйдэл мэд хурдан хөл хүүхдээ тэр сагш шиг хурдан хүссэндээ хүрээрээ багш нь итгэж байгаа шүү. За ингээд үргэлжлэл Kim татахгүй удан цаашаа явах учраас миний хүүхдүүдэд багш нь сургууль хөтөлмөрийн маш өндөр ажлыг хүсэн өрөө тэгээд 5 дугаарыг төгсөх Монгол хэл математик хүн байр гэсэн усын шалгалтанд амжилттай бэлтгэж амжилттай төгсхийн өвдөлтийн өрөөлийг өргөё.